Ялангуяа манай улс одоо 2 их гүрний дунд байдаг. Өмнөд хөрш маань одоо хилэн орцгоцсон нэг хаалттай. Хойд хөрш маань одоо бас их одоо асуудалтай энэ үед бид нар бас ажлын байрыг бий болгож үйлдвэр нэнэ гэдэг бол одоо маш их чухлаа. Тэр утгаараа салбарын сайдын үед одоо ариун бол захиралтай Монгол Улсалт компани хамт олондоо бас талархал илэрхийлье. Гол одоо түүхэд маань голдуу гаднаас орж ирж байгаа энэ үед энэ одоо базар чулууг ашиглаад дулаалга хийгээд дараагийн шат руу явж байгаа энэ технологи ялангуяа одоо хайбер мэндис полимер энэ арматур гэдэг бол бас нэг дэвшил гэж ойлгож байгаа. Тэгээд энэ хүнд үед одоо ялангуяа бид нар Монгол улсад цэвдэхтэй ч байна уу, гүүрийн ажилч байна уу, одоо устай холбоотой ч байна уу, хөрснөө доошоо байгаа. Энэ одоо барилгын суурь ажлуудыг хийгээд энэ одоо арматур маань бас хэрэглэгдэн бидний стандартыг бол гаргасан байгаа. Манай барилгын салбарт энэ барилгын одоо үйлдвэрлэлийг бас л нэг шинэ хуудас нэмсэн үйлдвэрлэе. Одоо энэ чинь цаашаа улам өргөжин, улам цаашаа явна, түүхийд нь дотооддоо тийм ээ савуул одоо байх шиг байгаа юм байна. Ингээд цаашдаа бид нар ширгэлээд ирэх юм хэрээр энэ маань улам өргөжин гэж бодож байгаа. Ялангуяа энэ одоо энэ ариун болт захиралтай Монгол Базаалт компани та хэд хамт олон маань бас одоо барилгын салбарт шинэ хуудсыг нэмж ажиллаж байгаа гэж bod ойлгож байгаа. Тэг өөрийн биеэр бас ирж энэ ажлыг танилцж байна. Одоо энэ шинэ үйлдвэр ашиглалтанд оруулсан ариун болт захиралтай хамт олонд амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа.